Сайн мэцхан өрхөн мэнд үзэгчтэй Тамийн газрын цэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгчтэй бүхэн өргөд бэлэн болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаарт хөдөлмөр халамж үйлчлэгээний газрын дарга Энхвалд оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За дархан ч одоо энэ өдрийн мэндийг хэлүүлье. Тэгэхээр 2018 он гараад нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Тэгэхээр ер нь энэ онд ямар төсөл хөтөлбөрүүд маань хэрэгжих төлөвлөлтөй хичнээн төсөл хөтөлбөр хэрэгжих төлөвлөлтөй байгууллаа. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөдөлмөр эрхтлийн үндэсний зөвлөл Дархан улаан аймгийн хөдөлмөр эрхтлийн салбар зөвлөлөөс 2018-аас 19 он үндсэн 6 хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. За нэгдүгээрт нь хөдөлмөр эрхтлийн урт өдөр болох сургалтын хөтөлбөр. Өөрөөр хэлбэл одоо манай ажилгүй ажил хайж байгаа ажилгүйд өртөж болзошгүй мөн одоо зорилт төлгийн иргэдэд зориулсан энэ сургалтын хөтөлбөр хийж байгаа. Энэ дотроо одоо ангилах юм бол өсчин гоо сайхан цэцэрлэгийн туслах багш няруу кастчин за гагны урчин цахилгаанчин уул уурхайн оператор гэдэг одоо олон төрлийн мэргэжлээ иргэдэд болвол одоо мэргэжлийн болон давтан сургалтанд хамруулж мэргэжилтэй болох ийм хөтөлбөр хийж байгаа. Хизээнээс эхлэх. За энэ хөтөлбөрийнхаа бид нар сургалтынхаа хэрэгцээг 2018 оны 2 сарын одоо 10-наас өнөөдрийг хүртэл авлаа. 4 сарын 21 хүртэл сургалтын хэрэгцээг тодорхойллоо. За өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 220 орчим иргэн болвол сургалтын хөтөлбөрт хамрагдах захиалга өгсөн байна. За эндээс нь бид нар эхний ээлжинд бол одоо бүрэн толгой, орхон сум, шарын гол, хонгор гэх хөдөө алсагдсан одоо сум багийнхаа иргэдэд сургалтаа эхлүүлэх гэж байна. Ирэх 7 хоногоос шарын гол сумаас одоо операторчин, уул уурхайн чиглэлийн операторчин, за цэцэрлэгийн туслах багш, за хонгор сумд бол каст няруу. За энэ чиглэлийн сургалтууд бол эхлэн дээр нь одоо өнөөдрөөс эхлээд ерөнхий улс урлын сургуулийн 9 дугаар ангийнханд ажил мэргэжлийн чиглэл хэмжээ олох сургалтыг бол бид мэргэжлийн байгууллагуудаар одоо ингээд оюуны ирээдүйн сургуулиас эхлээ явуулж байна. Тэгэхээр үндсэндээ сургалтууд бол ингээд 4 сарын 20-оос эхлээд одоо 5 сарыг дуустал одоо хугацаанд үргэлжлэнэ. Бид нар одоо Дархан сумын 1-ээс 16 өргөө малчин баг, орхон хонгор, шарын гол сумын иргэдээс авсан сургалтынхаа хэрэгцээн дээр үндэслээд иргэдээ тухайн үед нь одоо сургалтын зарлаад ингээд иргэдэд хамруулаад явах боломжтой байж. Шалгуур үзүүлэлтүүд нь яг 220 гаруй иргэд бүртгүүлсэн гэдэг чинь шүү дээ. Эдгээрээс яг хичнээн хүн хамрагдах юм тий. Ямар шалгууртайгаа улмаас одоо эдгээр хүмүүс нь шалгарч үлдсэн юм бол. За яг ер нь бол шалгуур үзүүлэхээс хүмүүсийн хүнсний эрхийн бичгийн үйлчлэгэнд хамрагдаж байгаа иргэд, зорилт төлгийн иргэд, ажилгүй иргэд, за ажил хайж байгаа иргэд эдгээр иргэдээсээ ер нь 5% ямар ажил мэргэжилтэй болох вэ гэдэг сургалтын хэрэгцээг нь бид нар бүх баг сумаас авал сургалтаа ихэд авсан. Эндээс нь 220 орчим иргэн өнөөдөр бид нар энэ тэргүүний ээлжинд одоо цахилгаанчин, гагны урчин, оюутлчин, цэцэрлэгийн туслах багш, кастчин, яруу, за уул уурхайн оператор гэдэг бусад төрлийн мэргэжлэр одоо хамрагдах гэсэн хүсэлтэй гарсан учраас бид нар энэ чиглэлийнхаа сургалтуудыг үе шатгаар зохион байгуулаад одоо энэ хүмүүсээ бүрэн хамруулах боломжтой гэж үзэж байгаа. Нэг хоёрдугаарт нь цаашдаа сургалтанд хамрагдах иргэдийнхаа сургалтын хэрэгцээг бол бид баг сумын хөдөлмөрийн халамжийн асуудал хариуцсан мэргэжлүүдээр дамжуулаад ингээд аваад үе шаттайгаа сургалтуудаа зохион байгуулад иргэдэд мэргэжилтэй мэдлэгтэй болох чиглэлээр нь анхаарч ажиллана гэсэн. Төлбөрийн хувьд энэ бол үн төлбөргүй тий 30 хоногийн хугацаанд үн төлбөргүй сурна. Тухайн тухайн сургалт явуулж байгаа байгууллага тоногдох хөрөмжтэй багш боловсон үцэнтэй байр савтаа энэ дээр нь бол манай иргэд одоо очиж сургалтанд хамрагдаад чадамжийн гэрчлэгээ аваад за тэгээд цаашаа бид нар манай хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газраар дамжуулаад ажлын байранд зуршлагдах нэг хэсэг байна. За нэг хэсэг нь төсөл хөтөлбөрт хамрагдаад өрхийн орлогоо нэмэгдүүлэх нэг хэсэг байна. За нэг хэсэг нь бол одоо бусад байгууллагуудаар дамжуулаад ажилдаа орлоготой болох энэ боломжийн бүрдүүлэх төлөө бид бол ажиллаж байгаа. Нэгдүгээр хөтөлбөр бол энэ. Тийм учраас бол одоо хөтөлбөрт бол иргэд маань хамрагдах боломжтой байгаа л гэж. За энэ удаадаа хамрагдаж чадаагүй одоо гагнуурчны сургалтанд хамрагдахаас амьдсангүй мэдээлэлээс хоцорчлооч гэх юм уу. Ийм хүмүүстэй хандаж таас юу гэж хэлмээр байна. Тий яг ер нь дараагийн хизээ явагдах юм. Бүртгэл нь ер нь хаагаараа яаж явагдсан, орон нутгийн цахим хаягуудад тавигдсан юм уу, багуудаараа дамжуулж мэдээлэл нь хүрсэн юм уу гэдэг талаар таас төлөв. За бид бол сургалтаа ер нь сум багийн хөдөлмөр эрхт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Дархан сумын нийгмийн ажилтнууд дамжуулаад авч байгаа нэг. За хоёрдугаарт нь бид нар 2 сарын одоо 20-оос 3 сарын 20 хүртэл бид нар хүнсний эрхийн бичгийн үйлчлэгэнд хамрагдаж байгаа мөн зорилт төлгийн иргэдэд зориулээд Дархан сумын хэмжээнд за орхон хонгор шарын гол сумын хэмжээнд бол сургалт явуулсан. Энэ сургалтын дээрээ бол иргэдээс яваа санал хүсэлтийг авсан байж байгаа. За мөн одоо өнөөдрөөс эхлээд бас сүнээ сургалтанд бүртгүүлэх шаардлагатай хоцорсон иргэд байвал манай баг дээр сууж ажиллаж байгаа хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжлүүнд очиод бүртгүүлэх хэрэгтэй. Ингэж бүртгүүлээр хэрэгцээгээ тодорхойлоодныхаа үндсэн дээр эхний шатныхаа сургалтуудыг явуулаад тэгээд дараагийн шатныхаа сургалтнууд үе шаттайгаар хүмүүсээ хамруулах боломжтой. Гүнзгийрэл явуулсан гэсэн үг тийм нэгсэн да тий.
эхнийхээ хүмүүсийг хамруулад одоо цэцэрлэгийн туслахагч 30 хүн бүртгүүлсэн бол 60 гол бүртгүүлсэн бол тэр хүмүүсийн сургалтыг нээгээд дараачих нь 30 хүний дархан суманда дараачих нь орхон сумандаа шийдэх юм уу. Ийм үе шаттайгаар бид нар сургалтаа зохион байгуул. Гэхдээ энэ бол хөтөлбөр хамт үйлчлэгийн ерөнхий газраас эрх авсан сургалтын байгууллагатай бид гэрээ байгуулж энэ нь бол багшлах боловсон хүчтэй тоног төхөөрөмжтэй ийм одоо сурах гарын агуулга ном сурах одоо бичгээр бол бүрэн хангагдсан ийм одоо туршлагатай байгууллагуудаараа бид нар иргэдэд сургалтаа хийж байгаа учраас манай иргэд бол хамрагдах бүрэн боломжтой гэж үзэж байгаа тийм. За дараагийн хэрэгжүүлж байгаа хоёр дахь хөтөлбөр нь бол ажлын байрыг дэмжих хөтөлбөр байж байгаа. За 35-аас дээш насны үйлдвэр үйлчлэгээ эрхэлж байгаа, хуурай хөдөлмөр эрхэлж байгаа, нөхрөл хоршоо байгуулах гэж байгаа, жижиг бизнес эрхлэж байгаа иргэдэд зориулсан ийм одоо ажлын байрыг дэмжих хөтөлбөр байна. За энэ дээр бол одоо 3 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг бид нар одоо олгоно. За өнгөрсөн оны 3 сарын 20-оос 4 сарын 21 хүртэл бол бид төслөө авсан. За одоо энэ 7 хоногоос эхлээд бид нар аж ахуйн нөөцийн төсөл өгсөн иргэдийнхээ одоо гэр орноороо ажлын байртаа үз танилцсан. За тэгээд 5 сарын 1-ээс 10-ны хооронд төслөө шалруулад тэгээд санхүүгийн дэмжлэгийн тухайн иргэнийхэн одоо дансанд нь шилжүүлэх байдлаар ингээд төслийнхээ сонгон салбартыг явуулнаа. Энэ ажил бол ингээд хэрэгжиж явна. За 3 дугаарт нь бол залуучуудын хөдөлмөрлөлтийг дэмжих төсөл байж байгаа. Энэ дээр бол 18-аас 24 насны мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн залуучууд бас хамрагдах боломжтой мөн төслийн удаа аваад ингээд дуусч байна. За 4-р нь залуу малчтын хөдөлмөрлөлтийг дэмжих төсөл байна. 18-аас 39 насны за гэр бүлийн 2 буюу эхнэр нөхөр эсвэл одоо төрсөн ахтай өнөр энэ төсөлд хамрагдана. За гол шалгуур үзүүлэлт нь бол 2017 оны жилийн эцсийн мал тооллогын дөнгөөр А дансаар 150 хүртэл толгой мал тавал 5 сая төгрөг, за 200 хүртэл толгой мал тавал 4 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 3 жилийн хугацаатай хөөгүй барьцаагүй олгох ийм одоо төсөл байна. За өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 40 гаруй малчин өрх бол төслөө хэрэгжүүлсэн байна. За энийг өмнө одоо удахгүй ингэ шалгаруулад бид нар санхүүгийн дэмжлэгийг олгоод явах. Эдгээр дэмжлэгүүд маань буцаан төлөлттэй хүүтэй ер нь тэгээ дараачих нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр байж байна. Ахмад мэргэжлийн зөвлөх үйлчлэгээ хөгжүүлэх, ахмад мэргэжлийн санхүүгийн дэмжлэг гэдэг. За энэ ер нь хөтөлбөрүүдийн санхүүгийн дэмжлэгүүд бол малчтыг 3 жил, за ажлын байрыг дэмжих нь бол 2 жил, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийх бол 4 жилийн хугацаатай олгоно. Энэ хугацаанд бол хөөгүй, барьцаагүй тухайн иргэн одоо зээл авсан санхүүгийнхаа дэмжлэгийг одоо өөрийнхөө боломжтой цаг хугацаанд төлөхөөр зээлийн графика хийж өгөө. Тэр графикийг одоо газрын даргын одоо тушаалаар баталгааж үлгэрээ байгуулад ингээд дансанд нь мөнгөний байршуулад ингээд үйлдвэр үйлчлэгээ эрхлэе явна. Үйлдвэр үйлчлэгээ эрхлэснийхаа дараагаар тэр өөрийнхөө хийж өгсөн зээлийнхаа графикийнхаа дагуу сар болгоныхаа төлөлтийг одоо 2 жилийнхаа хугацаанд юм уу 3 жилийнхаа хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол 4 жилийнхаа хугацаанд буцааж төлөх ийм л одоо санхүүгийн зарчим байгаа. Энэмгээр л одоо зээлийнхаа төлөлтийг хийе. Эдгээр одоо 6 төсөл хөтөлбөргээ ерөөхдөө яригдж байна. Энэ нь өмнө хэрэгжижсэн үү? Хүмүүс ер нь хэр мэдээлэлтэй байд юм бол хандлага. Тий 2017-оос 18 онд бол үндсэндээ манай энэ 6 хөтөлбөр хэрэгжээд нэг 186 иргэн байнгын ажлын байртай болсон байдаг. 186 иргэн. За тэгэхээр энэ хөтөлбөрийн үр дүн бол өнөөдрийн байдлаар 97% гүйцэтгэлтэй явж байгаа. Иргэд маань бол зээл авч санхүүгийн дэмжлэг авч байна. Хөөгүй барьцаагүй санхүүгийн дэмжлэг аваад энийг яг цаг хугацаанд нь графикын дагуу төлөөд тэгээ үйлдвэрлэл үйлчлэгээ жижиг бизнес эрхлээд өрхийн орлогоо нэмэгдүүлж явах боломжтой байгаа учраас дараагийн 2 дахь шатных нь үйл ажиллагаа бол ингэ явж байгаа. За энэс гадна бол бид нар нийтийг хамарсан ажил гээд уламжил болсон ажил байж байна. За тухайн одоо ажилгүй ажил хайж байгаа, за одоо ажил хайж байгаа ажилгүй байгаа тийм энэ одоо иргэд залуучууд энэ хүмүүс манд бол энэ нийтийг хамарсан ажилд оролцох боломжтой. Тухайн багийнхаа одоо нийгмийн халамжийн мэргэжилтэн тухайн багийнхаа засаг даргатай бүртгүүлээл за тэгээд эндээс одоо хийгдэх ёстой бүтээн байгуулалтын ажил, хог цэвэрлэгээний ажил, далан шуудуу цэвэрлэх ажил, малын вакцинжуулах ажил, гоо жилгаа цэвэрлэх, за ногоон байгууламжаа сайжруулах, услгааны тоног төхөөрөмжөөр одоо тайц ногоогоо услах гэдэг юм уу. Ийм чиглэлийн ажлууд бол манай иргэд хамрагдах боломжтой. Өдрийн 28 мянган төгрөгийн цалин урамшуулалтаа 10 хоногийн хугацаанд 280 мянган төгрөгийн урамшуул аваад авах ийм нийтийн хамарсан ажлыг бол бид зохион байгуулж эхэлж байна. За өнгөрсөн 7 хоног Дархан уул аймгийн хэмжээнд болсон 2021 22-ны үеэд бас нийтийн цэвэрлэгээнд бол Дархан сумын за ажилгүй зорилт үйлгийн 120 иргэн одоо 3 хоногийн хугацаанд хамрагдаж энэ одоо ажил үйлчлэгэнд хамрагдлаа. Бид нар одоо 2 хоногийн дараагаас санхүүжилтийг бол олгох гээд ингээд одоо бичиг баримтаа хүлээж аваад ингээд байж байна. Цаашдаа энэ хэмжээнд бол бид нар нэг 90 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох юм санхүүгийн хүрээнд
санхүү 90 орчим сая төгрөгийн өрөөнд бол бидний нийтийг хамарсан ажлыг орхон онгор шарын гол дархан сумынхаа хэмжээнд зохион байгуулнаа. Тийм учраас манай иргэд энэ ажилд бол хамрагдах боломжтой байгаа гэж хэлмээр байна. Торгуул аймгийн хэмжээнд одоо яг танаад бүртгэлтэй яг хичнээн ажилгүй иргэд байна. Тэгээд энэ одоо нийтийг хамарсан ажлын байраар хангаж байгаа ажилд маань эдгээрээс хичнээн хүн бас хамрагдаж байна. Хамрагдахгүй үлдэхгүй байгаа хүмүүстэй бас яаж мэдээллийг бас хүргэх тал дээр та бүхэн маань яаж ажиллаж байна вэ? За яг өнөөдрийн байдлаар нэг 1680 орчим хүн болоо ажилгүй хөтлөн бүртгэлтэй байна. За энэ эдгээр иргэдээ бол бид нар өдөр аж ахуйн газар ажиллагчдаараа дамжуулаад ажлын байранд зуучлах ажил үүсгэх бол байнгын хийж байнга одоо хийгдэг явж байгаа ажлын бол давтамжтай. Дээр нь энэ нийтийг хамарсан ажилд одоо хамрагдах гэж байгаа иргэд маань бол сум багийнхаа хөдөлмөрийн таламжийн асуудал хариуцсан мэргэжлүүд дээр нь одоо манай газар дээр байгаа хөдөлмөрийн эхлэлтийн мэргэжлүүдээр бүртгүүлэх шаардлагатай болно. Тэгээ бүртгүүлээд байх юм бол бид нар тухайн үед нь одоо нийтийг хамарсан ажил бусад ажил олгогчдод зуучлаад ажлын байр хангах ийм боломжтой. Гол нь одоо манай байгууллагад ирж тэр хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн одоо тэр анкетыг бүглөөд програм бүртгүүлээд бүртгэлтэй болсон тохиолдолд бол бид нар одоо ажил зуучлах, ажлын байр хангах, төр ажлын байр хангах, нийтийг хамарсан ажилд оролцуулах энэ үе шаттай ажлуудыг зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаа. Тийм учраас иргэд маань бол энэ мэдээллийг манай хөдөлмөр халамж гэсэн вебсайт байж байна. Баг суман дээр ажиллаж байгаа манай мэргэжлүүд байж байна. За бид нар одоо олон хүн цуглуулдаг, олон одоо хүмүүс байршдаг энэ газруудаа бол одоо плакатуудаа бас наасан байж байна. Вебсайт энэ олон сувгаар бол бид мэдээллийг хүргэж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө ажилгүй иргэд маань Торгуул аймгийн хэмжээнд хэд байна гэж та ерөнхийдөө хэллээ. Тэгэхээр ажилд авъя, хүмүүсийг ажилд авъя гэсэн байгууллагуудын захиалгууд бас танаа дээр ирдэг байгаа хаа. Тэгэхээр энэ тал дээр ер нь хичнээн байгаа байгууллагуудаас одоогийн байдлаар хэд ирчээд байна те. Иргэд маань тэрэн дээр бас очих нь хэрэг байна. Очоод нэг 2-3 хоног ажиллаад ч юм уу, өөртөө голох ч юм уу, бас өөрсдөөсөө болтог бас шалтгаанууд байна. Энэ дээр та нүдэлдэг. За энэ одоо их чухал асуудал л доо. Ер нь одоо ажлын байр хайж байгаа иргэн бол их олон байна. За ажил авах гэсэн одоо шинээр ажилтаа авах гэсэн аж ахуйн нэгжийн тоо бол их байна. 7 хоног болгон бид нар ингээд ажлын байрныхаа зарыг гаргадаг. Энэ дээр бол 7 хоногт нэг 10 гаруй 10-аас 20, 20-оос 30 аж ахуйн нэгжийн 100 гаруй ажлын байр байж. Туслах үйлчлэгээний ажилтнуудаас ахуулаад одоо дээд усралтай малын зоо техник, инженер, хөдөлмөрийн аюулгүй ажил авах инженер, технологи инженерс гэдэг юм уу. Тэр КАС нэрв нэгтэл ингээд олон төрлийн ажлын байр бол байна. За энэ дээр тохирог ажилтнуудын бол манай ажил зуучлал хариуцсан мэргэжлэн бол тухайн байгууллагт нь санал болгоо зуучлаад ингээд явж байгаа. За энэний нэг 10-20% нь бол тогтмол ажлын байртай болж байна. За бус дээр нь бол манай иргэд ирж сонирх энэ байдлаар л бол ажлын үйлчлэгээ явагдаад байгаа. За бид нар энэ 18 оноос эхлээд энэ 18 оны 5 сараас эхлээд энэ ажил зуучлалынхаа үйлчлэгээ явуулж байгаа арай өөр менежментээр явуулдаг. Зөвхөн нэг вебсайтн дээр тавиад юм уу нэг сонин хэвлэлээр иргэдэд хүрэхээс гадна за энэ олон одоо пэйж хуудаснуудаар дамжуулаад хүргэе, FM маратонуудаар явуулъя. За плакат хэлбэрээр одоо гардаа бас наа хадъя те гар утсанд мессеж очдог хэлбэрээр шинэлэг хэлбэрээр ингэж ажлын байрны зуучлалаа одоо явуулъя гэсэн байдлаар бид нар бас судалгааныхаа ажлыг бол хийгээд ингээд 5 сараас эхлэх гэж байна. Тэгэхээр манай иргэдэд энэ ажил зуучлалын үйлчлэгээ бол нэлээд бодиттойгоор одоо хүрэх болов гэсэн ийм одоо бодолтой байж байгаа. Энийг бол нэлээд сайжруулна гэсэн. Манай иргэдээс санд ирж байгаа зөвхөн танах вебсайтн дээр тавьж байна. Бид мэдээлэлс хол байна гэсэн учраас энийг иргэдтэй улам ойртуулах торгон шуурхаа хөрөх тал дээр бид тодорхой арга хэмжээ авч ажиллах төлөвлөлөө ажиллаж байна. 5 сарын 1-ээс бол одоо бид энэ үйлчлэгээ бол иргэдэд хүргэнэ гэсэн бодолтой байж байна. Тэр хоёлоо ярилцлага ихэнд ярьж байсан хамгийн ихний төсөл хөтөлбөрийн талаар, сургалтын талаар ярьж байсан. Тэгэхээр энэ сургалтыг явуулах тоног төхөөрөмжтэй аж ахуйн байгууллагууд дээр хичнээн гэсэн. Тэгэхээр яг энэ тал дээр тас хаана дархан сумын иргэн жишээ нь одоо орхон сумд очиж сургалтанд суух юм уу гэдэг юм уу те энэ тал дээр тас. Яг ер нь бол манай хөдөлмөр хамт үүсгэний ерөнхий газраас зөвшөөрөл авсан одоо багш нар боловсон өвчнөд сургалтын тоног төхөөрөмжтэй гарын авлагатай за мэрэгжсэн ийм байгууллагуудад бол бид нар одоо тендер гэрчлэгийн эрх бүхий сертификат авсан байгууллагуудаас сонгож бид нар одоо сургалтаа явуулдаг. За энэ жилийн хувьд бол бид нар энэ бүрэн толгой орхон шарын гол хонгор салхит гэсэн энэ хөдөө азлагдсан баг сумаасаа сургалтаа эхлэе гэсэн бодолтойгоор яг тухайн сургалтын байгууллагын орон нутагт нь шарын голд нь аваачаад экскаваторчин бульдозерчийн сургалтыг явуулъя. Цэцэрлэгийн туслах багшийн сургалтыг шарын голд нь явуулчих. Нарийн богцын орон нутагт нарийн богцын сургалтаа шарын голд нь явуулъя. КАС нэрвийнхаа сургалтыг хонгор суманд нь явуулъя. За тэгээд дараа нь бол орхон бүрэн толгойгоор явуулаад дараа нь бол дархан сумынхаа иргэдийг эдгээр сургалтын байгууллага дархан суманд авчираад
Тэгээ сургалтынх нь одоо өөрсдийнх нь байран дээр юм уу тухайн манай хөдөлмөр халамжийн үүсгэний газар зэс гэдэг юм ингээд үе шатаагаар зохион байгуулалт яваа л гэж байгаа юм бол тээ. Тийм учраас дархны иргэн шарын голд очихгүй, шарын голын иргэнийг дарханд авчрахгүйгээр тухайн орон нутагт нь одоо гэрт нь ойрхон тий орон нутагт наваа учраас сургалтын одоо 30 хоногийнх нь мэргэжлийнх нь давтан сургалтын хийгээд тэнд нь чадамжийнх нь гэрсгийг нь олгоод явах юм бол тэр сургууль сурч байгаа хүндээс сургалтын байгууллагаас аль аль нь өөр нөлөөтэй байна л харж байгаа учраас бид ийм байдлаар сургалтаа зохион байгуулахаар одоо бэлтгэл ажлыг хянгаад явж байна. Халамж тэтгэврийн тухайд тас мэдээллийг өгөхгүй юу? Ер нь хүүхдийн мөнгө иргэд олгодоо явж байгаа, цалинтай ээжийн 50,000 төгрөгөөс олгодоо явж байгаа талаас мэдээлэлүүд. За яг нийгмийн халамжийн хууль тогтоомжийн дагуу олгодох ёстой халамжийн тэтгэм тусламж хөнгөлт бол сар болгоны 15-наас өмнө олгодох журмаар авал явж байна. За манай Дархан уулын аймгийн орон нутгийн төсвөөс бол одоо санхүүждэг. Энэ бол одоо ямар нэгэн таслалгүйгээр бол маш амжилттай явж байгаа. За цалинтай хөтөлбөр хамрагдж байгаа эхчүүдийн мөнгөний хувьд бол одоо сар болгоны 20-оос 25-ны хооронд санхүүжилт нь ороо явж байна. Одоогийн байдлаар нэг 5,000 орчим ээж бол цалинтай ээж хөтөлбөр Дархан сумд Дархан уулын аймагт хамрагдаа явж байна. Шинээр хамрагдаж байгаа ээжүүд бол одоо өргөдлөө өгсөн цагаасаа бол цалинтай ээж хөтөлбөртэй хамрагдах боломжтой. Гол асуудал нь бол ажил хийж байгаа хийгээгүй гэсэн дээр нийгмийн даатгалын тодорхойлолт, ажил олгогчийн тушаал гэсэн одоо ийм одоо бичиг баримтуудыг бүрдүүлэх юм бол энэ олгохтойгоо одоо хэвийн үргэлжлэнэ гэж үзэж байгаа юм. За хүүхдийн мөнгөний хувьд бол нийт хүүхдийн 60% нь олгоно гэсэн Монгол Улсын засгийн газар их хурлын тогтоол гарсан байсан. За одоо бол нийт хүүхдийн 80% нь олохоор бэлтгэл ажлаа хангаж байна. За ингээд 80% нь олох шийдвэр ирсний дараагаар л одоо хүүхдийн мөнгө бол одоо нийт хүүхдийн 80% нь олгодог боломжтой. Энэ одоо бол тогтоомжийнхаа дагуу бид олголтоо хийх явдал гэсэн. Ийм одоо бэлтгэл ажлаа бол хангаа явж байна. За баярлалаа. Ингээд эрхэм үзэгчдээ Дархан уулын аймгийн Аз судалгааны тамгын газраас 7 өнөөгөр бүрэлдэхүүн хүргэдэг тамгын газрын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хөдөлмөр халамж өөрчлөлтийн газрын дарга энх болд оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.